Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд 11-р ангийн подкаст яг одоо эхлэх гэж байна. За подкастаа эхлүүлэхээс өмнө би өөрийгөө товчхон танилцуулмаар байна. 11-р ангийн подкастын хөтлөгч AKA Марл байна. За манай подкаст бол голчлон уншсан номын тэмдэглэлийн талаар ярилцах болно. Тэгээд өсвөр насны хүүхдүүд ямар ном уншиж байна? Бас энэ номыг уншсанаар ямар одоо мэдрэмж авч байна? Ямар одоо үзэл бодолтой байна? Тэгээд энийг та бүхэнтэй хуваалцахын төлөө энэ сэдвийг сонгохоор боллоо. За тэгвэл манайхаа подкастаа эхлүүлцгөө. Тэгвэл эхэлцгээе. За тэгвэл манай подкастын эхний ангийг эрэлзүүлж өгөх мөнгөн цэцгийг урьлаа. Ваа. Сайн байцгаана уу? 11-р ангийн сурагч мөнгөн цэцэг байна. Тэгээд анхны дугаарт оролцож байгаад их баяртай байна. Нэрнээсээ баярлж байна уу? Баяртай байна. За та тэгвэл таны уншсан номоо бид нар жоохон товчхон танилцуулаад өгөөч. За товчхон танилцуулах юм бол номны нэр Манго Жимстэйцээ зохиолч Им Пүрма гэдэг хүн байгаа. За энэ номон болгонгот ер нь бол эмэгтэйчүүдийн талаар гардаг 4 төрлийн эмэгтэйчүүд өр хөндлөлтийн талаар гэсэн ер нь бол амар томоохон өргөн сэдвийн талаар гардаг байгаа. За тэгвэл та энэ номыг уншаад таны өмнө бодож байсан зэрэг бодлуудаас ер нь өөрчлөлт гарсан уу? Ахаа мэдээж гарсан ер нь бол айгүй их гарсан. За энэ номыг уншихаас өмнөх мөнгөнөө олонготой нэг амар тийм үр хөндлөлт хүүхэд ахуулах аборт тийм юм болонготой зүгээр амар хөнгөнөөр хүлээж авсан амар ингээд хүүхдээ олцсон за мэдээж гаргал хэлбэлгүүдээ ирээдүйн амьдралыг бодох хэрэгтэй гэж ганцхан нэг өнцгөөс харсан бол одоогийн мөнгөнөө болонготой юмыг нэг биш арай 2 3 гэд бүх ингээ өнцгөөр ингээ харахыг илүү ингээ илүү ингээд харсан байгаа. За яасан мундаг мөнгөнөө вэ тий. Тэгээ за энэ өнцгөд олонготой ингээд тэр бодлоос гадна олонготой ер нь бол хүүхдээ болох тэр хэцүү зүйлээс нь илүү тэр хүсээгүй жимслэтээс илүү тэр бас жаргалтай гэсэн зүйлүүдийг ер нь бол илүү бодож ихсэн юм хүүхэд мэдээж би л зовлон биш жаргалыг авчирдаг гэж ер нь бол илүү ойлгосон байгаа. Зөв. За та тэгвэл хамгийн одоо энэ номыг уншаад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн хэсэг бол ямар хэсэг байсан бэ? Гүн сэтгэгдэл үлдээсэн хэсэг болгонготой хамгийн сүүлчийн хэсэг байгаа. Юу нь бол номнуудын төсөл хэсэгт болгонготой дүгнэлт маягаар ингэж гардаг байгаа та. За тэрэнд нь болгонготой нэг эмэгтэй түүх байдгийг яг товчоор ярих юм бол ер нь бол эмэгтэй хүн болгон магадгүй амьдралынхаа ямар нэгэн мөчлөгд болгонготой ер нь бол хүмүүс мэддэхээргүй ч гэсэн ямар нэгэн байдлаар хөндүүлсэн тийм үе ингээд байдаг. Ингээд тэр үед олонготой тэр хүүхдийн ингээд одоо хүүхдийн тэр сүнсэн олонготой ингээд үргэлж ихтэйгээ хамт явдаг. Энэ олонготой мэдээ шууд утгаар биш даалт утгаар хүүхдийн тэр сүнсэн тэр ихийн ингээд бүр ингээд толгоонд нь ингээд насан турш нь ингээд зовлонтой хэцүү байдлаа дараагийн хүүхдүүд илүү ингээд тийм ингээд илүү хэцүү бодол ингээд байлгасаар байдаг. Байлгасаар байдаг. Тэгээд энэ олонготой тэгээд хамгийн сүүлчийн хэсэгт олонготой нэг эмэгтэй 3 удаа үр хөндүүлсэн. Гэхдээ тэр зовлонгоо ингээд бүр ингээд давж туулж чадахгүй хүүхдүүдээгаа диваачд хүргэж өгнө гэдээ амиа орлсон хэсэг байдаг. Тэн дээр олонготой би үнэхээр их уйсан. Тэгээд ер нь бол энийг ингээ харах юм бол хүүхэд олонготой бүр амиа хорлох маягийн тийм хэцүү зүйл, зовлонтой зүйл байдгийг илүү миний сэтгэлд илүү хүрсэн байгаа. Саяных спойлер байгаагүй юу? Үгүй юу. Зүгээр төсгөлийн хэсгийг амиа орлох яг амиа орсон байж болох уу гэх юм. Тийм шүү дээ. За тийм байна. За тэгвэл та энэ Манго Жимстэй цайг нэг үгээр илэрхийлье. Ухаарал. Вау, ухаарал. Тэгвэл та ер нь энэ номыг ямар хүмүүст одоо санал болгож байгаа вэ? За энэ болонготой мэдээж нэгдүгээрт гэх юм бол мэдээж бүх эмэгтэй хүмүүс ялангуяа бүр насны хязгаарлалт байхгүй. Ер нь бол өсвөр насны эмэгтэйчүүд бүр 20 30 40 мэдгүй зүгээр л ер нь бол бүх эмэгтэй хүмүүс
заавал уншаасаа гэж би бүр үнэн гэлэхэд амар зөвлөж байна. Тэгээ тийм болохоор ч гэсэн ингээ одоо найзтай ингээ амар уриалж байгаа. Тэгээд хоёрт гэх юм бол мэдээж эрэгтэй хүн ч гэсэн магадгүй яг эмэгтэй хүмүүсийн талаар гардаг ч гэсэн эрэгтэй хүн ч гэсэн юмыг нэгийг бодоод ингээд ухаараасаа гэж илүү ингээд хүсэж байгаа болохоор өсвөр насны хүүд тэгээ залуучууд илүү уншаасаа гэж хүсэж байна. Вау, баярлалаа. Тэгэхээр гоё мэдээл бас таны үзэл бодлыг бид нартэй хуваалцсанд үнэхээр их баярлалаа. За тэгвэл ганц үг хэлээрэй. Ингээд ганц үг хэлэнгүүтээ энэ ном болонготой яг эмэгтэй хүн чинь ингээд хүүхэд төрүүлэхээр ингээд сэтгэлэн зөөлөрдөг гэдэг шиг магадгүй энэ номыг уншихаар мэдээж яг хүн болгон тэхгүй байсан ч гэсэн миний ингээд сэтгэл ингээд өмнөхөөсөө зөөлрсөн гэх юм уу. Тэгээд амар ингээд инээх, уйлах бүх мөчийг бүх ингээд сэтгэл хөдлөлийг харгасан болохоор энэ бол илүү сэтгэл ингээд зөөлрдөг болохоор маш цагаарай. Вау. Тэгэхээр сэтгэл ингээ хүн зөөлрдөг тийм ном байна, тийм ээ. За, баярлалаа. Тэгвэл тэгэхээр та бүхэн бас одоо мөнгөныгийн хэлж байгаа одоо үг бас та бүхний сэтгэл бас ингээд хүрсэн байх гэж би бодож байна. Яг л бас миний сэтгэлд үнэхээр хүрч чадсан. Тэгэхээр би энэ номыг үнэхээр бас унших хэрэгтэй юм байна гэж бас бодсон байна. За тэгвэл манай подкаст маань одоо ингэж өндөрлөе. Үнэхээр манай подкастыг үзэхээр бас сонсохоор ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд манай гестер ирсэн танд бас маш их баярлалаа. Анхны болохоор бас амар эвгүй бас сандарч шүү бас. Гэхдээ бас манай эхлэлийг мөнгөнөдөө цуг тавьсандаа маш их баяртай байна. Бас ийм гоё номтой эхлүүлсэндээ маш их баяртай байна. За тэгвэл манайхан дараагийн анги дээр бас уулзцаая. Баяртай.